дугаар Библийг уншаад оргил маань төлөөлөн залбирал хийж өгнө. Өнөөдрийг бол Үлс 1-ийн 6-аас 8 дугаар Библи байгаа. Үлс 1-ийн 6-аас 8. За би эндээс уншаад өгье. Үлс 1-ийн 6-аас 8. Тэгээд цуглагсах түүнээс эзэн энэ цагт та Израильд хаанчлалыг сэргээх үү гэж асуусан тэр тэдэнд эцэг өөрийн эрх мэдлээр тогтоосон тэр цаг үеийг мэдэх нь та нарын хэрэг биш. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Иерусалим бүх юудаас хамаар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно гэвэ. Амен. Амен. За оргил төлөөлөн залбирал хийж өгнө. За бүгдээрээ танд хамтдаа залбирцгаая. Хайр нэрлэр дүрэн бурхааваа таньда талархаж байна. Энэ өдөр таны нэрийн дор бид бүгдийг цуглаж, таныг магтаж, таныг хуваалцах боломж олгосон танд талархаж байна. Инх жаргал пастор, Түмэн дэлгэр пасторудаа таны нэрийн өмнөөс өрөөж байна. Та пасторуудын маань үйлчлэл болон гэр бүлийн дээр өрөөлөө дүүрнээс дүүрэн зүтгэх болтугай. Эзэн минь энд цуглан сууж байгаа бүхий л итгэж ахын дүүсийн минь дээр өрөөлөө дүүрнээс дүүрэн зүтгэж өгөөч. Бидний гэр бүлийг өвчин зовлонгоос хамгаалах болтугай. Энд таньж мдээгүй нэгэн байгаа бол та түүнд өөрийгөө таниулаач эзэн минь. Энэ өдөр бид бүгд Монгол улсынхаа төлөө залбирч байна. Монгол улсын минь дээр өрөөлөө буулгаж төрийн өндөрлгүүдийн өмнөөс гэмшиж байна. Та төрийг удирдах байгаа бүхий л хүмүүсийг ухааруулж гэмшүүлж өгөөч. Та чиглүүлэх болтугай. Бидний Монгол улсыг та удирдах болтугай эзэн минь. Сүүл хамтын туяа цуглааныг танд өргөж байна. Чон пастор болон самуним хоёрыг минь эрүүл саруул байхад туслах болтугай. Сүүл хамтын туяа цуглааны ахлагч банзарч хичээг минь ч бас та өрөөж сайхан хамгаалах болтугай. Солонгос улсад сурж ажиллаж байгаа бүхий л хамтын туяачуудыг минь та өрөөж хамгаалах болтугай. Маргааш залуучууд илгээл болох гэж байна. Та бидний явах зам болон ирэх замыг хамгаалж өгөөч. Бидний үйлчлэлээр дамжуулан та тэр газар маш олон итгэгчид босож тэр цуглааныг босгоход туслаач. Энэ бүгдийг таны хүү бидний эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. 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 За баярлалаа. Эзэн далдарнэгээ. Өнөөдөр хамтдаа гэрчлэгч сүнс гэдэг сэдвээр эзний үгийг хамтдаа харцгаая. За өнөөдөр бас наадмын баярын өдөр байгаа. Тэгээ бид нар нэг мөргөл өргөж байгаа. Тэгээ нэг мөргөл өргөхэд л ийм хүн ирж яана гэдэг чинь талаас илүү нь бол ийшээ явсан байхгүй завгүй алга байна гэсэн үг. Баярын өдрүүдэд бол ер нь их бид нар бол бас их цөхөлөө байдаг. Гэтэ баяр байсан ч юу ч байсан бидний хувьд бол хамгийн чухал зүйл юу вэ? Эзний өдрийг ариунаар сахих юм аа. Амен уу? Гадаад явах ямар нэгэмд явах бол заавал эзний өдрөө өнгөрөөгөөд явдаг. Мөргөл өргөчөөд явдаг. Хөдөө явхаар бол эзний өдрийг сахичгаад явдаг. Ийм одоо итгэлийн соёл, тийм ээ, чуулганы амьдралын соёл биднэрт одоо тогтох хэрэгтэй байна. Ямар ч үед энэ өдрийг ариун нандин тооцож үргэлж сахидаг хамтын туяачууд байцгаая. За нэг итгэгч хүний хүүхэд баантаа усанд живээд тэгээд одоо 45 минут орчим амьсгал хурааж өгсөн байгаа. За ингээд тэр хүүхэд ингээд өгцсөн болохоор эмнэлэгт аваачаад арга хэмжээ авсан ч нэмэргүй. Тэгээд өнөө итгэгч минь итгэгч хүн учраас нас урцсан байгаа хүүхдийнхаа дэргээд зогсоод 30 минут хэртээ чин одоо сэтгэлээр халуунаар залбирсан. Сэхэн амьдруулахын эмч тэр хүнийг хараад солиотой юм уу, галзуу юм уу гэж дургуунд хүрсэн байдалтай ингэж одоо зэвүүдсэн байдалтай харж ирсэн байгаа. За ингээд арга нь барагдаад яат юм бэлээ гэд бодох мөчөд гинт одоо ингээд зулаа дээр нь ямар нэгэн юм буугаад ирэх шиг ийм мэдрэмж төрөөд ийм мэдрэмж төрж ирсэн чи гинт дотор нь байгаа зовнил амьдрахгүй бол яана гэдэг айдас те залбираад нэмэр байх уу гэж бодож байгаа бодлууд нь алга болоод сарниж алга болоод яг өөр хүний нүдээр хүүхдээ хараад тэгээд хүүхд рүүгээ хандан тушаасан байгаа. Чи өөхөхгүй харин амьдрнаа гэж Есүсийн нэрээр хэлсэн. Яг тэр үед хүү эргээд амьдарсан, эргээд амьсгалсан байгаа. Амен. Өөрөөр хэлбэл яг энэ үед тухайн итгэгчийн дээр гинт итгэлийн бэлэг буужирсан. Зулаа дээр нь гэрэл асах шиг болсон тэр зүйл юу вэ? Нөхцөл байдлыг харах биш, итгэлээрээ хандах итгэлийн бэлэг буужирсан байгаа. Ариун сүнс бурхан бол хамгийн гайхалтай бурхан юм.
Өнөөдөр Үлс номны 1-р бүлгийн 6-аас 8-р Библи бол маш чухал Библи. Яг л Есүс үхлийг ялан дахин амьсныхаа дараа энэ үгийг хэлсэн бөгөөд ариун сүнсний эрэлтийн талаар одоо мэдгдсэн, амьсныхаа дараа мэдгдсэн хэсэг байгаа. Өнөөдөр бол ариун сүнсний цаг үеч гэж нэрлэдэг чуулган байгуулагдсанаар ариун сүнсний цаг үе эхлэж чуулганы эцэг нь ариун сүнс бөгөөд ариун сүнс чуулганаараа дамжуулан чуулганыг тэргүүлэн ажилтдаг байгаа. Тийм учраас ариун сүнсний цаг үе гэж одоо үздэг. Тэгвэл ариун сүнс бурхан чуулганд хэрэгтэй үед нь хэрэгтэй бэлгийг өгдөг. Амен. Бид итгэж, бид найдаж, бид тасралтгүй залбирах юм бол ариун сүнс бидний одоо бодол санаа, бидний ямраас үл шалтгаална хэрэгтэй үед нь хэрэгтэй бэлгийг өгдөг юм аа. Амен. Одоо ч гэсэн яг энэ газрын агаар мандал дунд танд тэр бэлгийг өгөхөөр ирсэн байгаа. Амен. Хамгийн гол нь та итгээд бүх зүрхээрээ залбираад, зуураад эзний өмнө суух хэрэгтэй юм аа. Бидний эзэн бол хамгийн сайн бурхан юм аа. За Есүсийг одоо тэнгэр лөө дээш одоо авагдахаас өмнө амьсны дараа дагалдаг ширн асуусан. Эзэн та энэ цагт Израильд хаанчлалыг сэргээх үү? Өөрөөр хэлэх юм бол дагалдаг ширийн бодол болохоор Давидын хаанчлалын талаар асуусан. Давидын одоо эзэн төрөн шиг бидаас нь хүчрхэг улсыг байгуулах уу? Тэгээ Есүс хэлсэн байгаа тэр цагийг та нар бийж мэдгүй хинч мэдхгүй. Тэр бол тогтоогдсон цагтаа болно. Түүнд санаа зовхон та нарын хэрэг биш. Харин та нарын хэрэг тусдаа өөр зүйл байгаа гэж хэлсэн байгаа. Тэгээд Есүс энэ үгийг хэлснээс хойшоо 1900 жил өнгөрсний дараа одоогийн Израиль орны яг дагалдагчийн асууж байгаа асуултын хариулт болох улс төрийн сэргэлт ирсэн байгаа. Амен. Амен. Тэгэхээр эзэн бурхан болвол одоо тий үнэхээр одоо ирээдүг мэддэг. Бас бүх үйл явдал эзний тогтоосон цагт болдог. Хизээг нь бид мэдэх боломжгүй байдаг. Бидэнд өөр санаа тавих зүйл байгаа гэсэн үг. Амен. Бид нар хизээ юм бэ? Өнөөдөр юм уу, маргааш юм уу, одоо юм уу, хурдан тэгмээрэн яг одоо ингэчээсэ, бушуу түргэнтэй эдгэрчээсэ, тэгчээсэ гэж боддог ч гэсэн энэ цаг бол эзний мэдэлд байдаг. Харин бидний санаа тавих ёстой зүйлийг бидний сайн мэдж байгаачлан Үлс 1:8 дээр хэлсэн байгаа. Бүгд хамтдаа Үлс 1:8-ыг чангаар уншия. 3 харин ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж тэгээд Ерүслим, бүх Юда, Самар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрч болно гэлээ. Амен. Амен. Бид нар өнөхөр Үлс номны 1:8-ыг харах юм бол ариун сүнс ирэхээр ариун сүнсээр гэрчилдэг байх нь бидний санаа тавих жинхэнэ анхаарах ёстой зүйл болохоос биш хизээ юу яаж болох гэж чинь одоо юм уу маргааш юм уу нөгөөдөр юм уу гэдэг энэ зүйл бол бидний санаа тавих зүйл биш юм а гэдгийг бид эндээс харж байгаамаа. За бидний одоо хийх зүйл бол юу вэ? Бид гэрчлэгч сүнс болох ариун сүнсийг аваад тэр сүнсээр эзнийг гэрчлэх явдал юм а. Амен. Христчэн хүмүүс өдөр юугаар амьдардаг юм бэ? Христчэн хүмүүс бид нар Бурханаас өгсөн алсын хараагаараа амьдардаг. Өнөөдөр энд ирсэн байгаа эсийн бүлгийнхэн ч гэсэн Бурханаас өгсөн алсын хараагаа дагаад энд ирсэн байгаа. Бурханы хүсэлд гэж хариулвал Бурханы Есийг бид адилхан авна гэдэг хараа мөрөөдөл байсан болохоор гэж хариулаад энэ газар ирээд энэ цуглааны шалыг сольж энэ чуулганы хүмүүст үйлчлэгээр хурц ирсэн байгаа. Амен. Христчэн хүмүүс юугаар амьдардаг юм бэ гэвэл төлөвлөгөөний дагуу биш. Бурханы хүслийн дагуу түүнд дуулууртай байх алсын хараагаар амьдардаг. Бид бол алсын харааны хүмүүс юм аа. Амен. Бидний алсын харааг тийм ээ бидний одоо Бурханы бидэнд өгж байгаа мөрөөдөл хараа юу вэ гэвэл бид сүнсийг авраад дагалдагчдыг босгох явдал юм. Сайн мэдээ тараагаад хүмүүсийг чуулганд суурьшуулах явдал, чуулганыг өсгөх явдал, чуулганы сэргээн байгуулах явдал нь Бурханы бидэнд өгж байгаа хараа, зориг, мөрөөдөл юм аа. Амен. Амен. Хажуудлын өндөө хэлье да. Сайн мэдээ тараая. Цуглаанда хүмүүсийг суурьшуулъя. 500 шүү. 500 шүү. Амен. 500 шүү. Амен. Амен. За, тийм учраас бидний хараа болвол сайн мэдээ тарааж хүмүүсийг сүмдээ суурьшуулж 500 итгэгчтэй ядаж болъё.
Эн цуглаа маань хэдхэн жилийн өмнө 3 мянган хүнтэй байсан бол одоо 4500 итгэгчтэй болсон байна. Ингэж одоо хэдхэн жилийн дотор өсөж, үржиж, томорч байна. Энэ бол гайхалтай ивэл юм. Манай хамтын твэ цуглаан ч гэсэн яг адилхан ингэж өсөж үржихийг хүсэж байна. За бидний алсын харааг базаад ярих юм бол итгэл ба хайр юм аа. Бид нар юунд итгэх вэ? Ямар нэгэн зохион байгуулалт, арга техник биш. Харин бид нар итгэлээрээ ариун сүнсийг авсан. Ариун сүнс надад байгаад итгэнэ. Харин ариун сүнс та нар дээр ирэхэд ариун сүнс надад байгаа. Ариун сүнсийг би авсан. Ариун сүнс надаар ажилуулан гэдэгт итгээд тэгээд бусдыг өрөвдөж хайрлах сэтгэлээр тэдэнд сайн мэдээг тунхаглан, тэднийг чуулганд авчирна, тэдний төлөө зориулалт золиосыг гаргана, алхах нь бидний хараа юм аа. Амен уу? Амен уу? Тийм хүмүүс ямар байдгийг энэ 9 бүлийг одоо биднэрт маш тодорхой харуулж өгч байна гэдэгт итгэж байна. За тэгвэл гэрчлэгт сүнс гэж юу нь яг ямар сүнс юм бэ? Өөрөөр хэлэх юм бол яавал бид энэ ариун сүнсийг авдгээ? Бас бид нар яавал бүх юудаас Ерүслим бүх юудаас хамаар газрын хязгаар хүртэл Есүсийг гэрчилдэг хүмүүс болох юм бэ? Хамгийн нэгдүгээрт нь гэрчлэгч сүнсний онцлог нь өдөр бүрийн Бурхантай уулзах хувьчилсан цаг гаргадагт байдаг. Гэрчлэгт сүнстэй хүн, ариун сүнстэй хүн яадаг байх нь өдөр бүр Бурхантай уулзах хувьчилсан цагийг гаргадаг. Нэг ёсны чимээгүй цаг, quiet time буюу чимээгүй цагийг гаргадаг гэсэн үг юм. Амен уу? Хажуудлын хүндээ хэлдэ чимээгүй цагаа хийя. Эзэнтэй хувьчилсан цагийг тогтмол гаргая. Энэ бол маш чухал юм аа. Бид нар чимээгүй цагаа заавал тогтмол хийдэг байх хэрэгтэй. Бид нар хизээ яаж хийх вэ? Бид нар босмогцоо хийдэг байх хэрэгтэй. Босмогцоо гэлс хийхгүй бол сатаны муурын сүнс ажилдаг. Учир нь сатаны муурын сүнс нь бидраас ч эрт тусдаг. Сатаны муу сүнс унтдаггүй. Бид нар чиг ядарна, залхууран гэж байдаггүй. Хизээ ямагт бидний гутааж, доромжилж, нураахад бэлэн, миран гитэн сонор цэргэг явж идэг. Бидрийг ядраа залхуурвал улам бүр ядрах, улам бүр залхуурах байдлыг өгөөлэн. Бидрийг Бурхны үгнээс хол байх шалтгаан, бие амрыг харах шалтгаан гаргавал улам бүр сатан тэрэн дээр дайран дээр давс нэмээд шархан дээр чин давс үүрүүлж байгаа юм шиг улам бүр чамайг шаналл руу шигдээсээр байдаг. Тийм учраас бид нар яах вэ? Босон гутаа өчиггүй шууд эсний өмнө чимээгүй цагаа хийх ёстой. Өнгөрсөн удаа би ярьжсэн тийм ээ. Орныхаа дэргэд яг хөлтөө олбог тавьчихаа. Тэгээ орноосоо буугаад шууд ингэж босоод өвдөг сөгдөө шууд залбираа. Тийм ээ. Босоод шууд явчлаа. Орноосоо өндийлээ шууд доошо бохирцуулаа. Олгон дээр өвдөг сөгд орон дээр гараа тавиад өглөөг шууд анхны аваач нь залбирлаар эхэлдэг байгээ. Тэгээд эсний үгийг уншдаг тийм ээ. Бид нар орой чимээгүй цаг хийнэ гэж ярьдаг. Орой чимээгүй цаг хийхээр Библиэ барьдаг. Тэгээд унтцдаг. Библи бол нойрны биш. Харин Библи бол Бурхны амьд үг юм аа. Тийм учраас бид нар яах нь өглөө босмогцоо чимээгүй цагаа хийн. Тэгэхгүй бол шүдэ угаан, усан дорн, үсээ хатаан, өглөөний цагаа бэлтэн, хүүхдүүдээ хичээл сургуультай зөөн, цаг хоцорлоо гэл яард сандарсаар байтал чимээгүй цагаа хийж амжихгүй өнгөрөөд тэгээд нэг мэтгэд өглөөний цагийг алдаад тэгээд нэг мэтгэд энэ нь өнгөрцөн байдаг. Энэ бол сатаны ажилдаг арга зам. Гитлэл номны 16:21 дээр Тэнгэрийн мааннаг бурхан буулгаж өгсөн байгаа. Мааннаг юу гэж хэлсэн бэ? Нар мандахаас өмнө идээрэй. Нар мандсны дараа хайлаад алга болчдөг. Тийм учраас нар мандахаас өмнө ид. Энэ нь юу гэж хэлж байгаа вэ? Өглөөний маанна болох бурхны үгийг өглөөний нарнаас өмнө буюу эртлэн босоод иджээ, уншжээ, залбирчээ гэсэн утгатаймаа. Амен уу? Амен. Тийм учраас чимээгүй цаг гэдэг бол сүнслэг дасгалжуулалт бөгөөд шинэ өдрийг эхлүүлэн тэр өдөр бурхантай зүг амьдрахын тулд заавал хийх ёстой зүйл юм. Өглөө бүр эзний оршихуй руу чимээгүй цагаар, хувийн цагаар явж ороод өнөөдөр ч гэсэн загалмаа дээр Есүс өгөхөд би бас өгсөн гэдгийг санаж өөрийгөө бүрэн өхүүлээд тийм ээ өнөөдөр би Христээр амьдрах ёстой гэдгээ дахин өөртөө сануулад шинэ өдрийг эхлүүлэх энэ одоо боломжийг ариун сүнс буюу гэрчлэгч сүнс бидэнд өгдөг. Ариун сүнс буюу гэрчлэгч сүнстэй хүн
үнэхээр тэр сүнстэй л бол энийг заавал хийж сурсан байдгаа гэсэн үг. Амен уу? Амен уу? Хажуудлын дэйлтэй чимээгүй цагаа заавал хийя. Хоёрдугаарт нь гэрчлэгч сүнс гэж юу юм бэ? Гэрчлэг сүнс болвол залбирал ба мацаг барилтын сүнс юм аа. Амен уу? Бид нар тогтмол залбирлын цагийг гаргахгүйгээр бид нар бас тийм ээ одоо эзний өмнө зарим үедээ мацаг барьж хоолоороо, гар утсаараа, эсвэл одоо кино, ямар нэгэн дуртай зүйлээ хоригилж тэр цагийг эзэн онцгойлонд өргөхгүйгээр бид нар гэрчлэлийн сүнсээр дүүрч чадахгүй. Амен уу? Исая номны 56-гийн 8 дээр мацгийн талаар ингэж хэлсэн байгаа. Би эндээс уншаад өгье. Исая 58-ийн 6 дээр гин буруугийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлж, дарлаг төгсдгийг чөлөөлөөд, аливаа буулгыг эвтгэхийн тулд би энэ мацаг барилтыг сонгосон бус уу. Өөрөөр хэлэх юм бол бидний мацаг барьдаг шалтгаан юу юм бэ? Гин нүглийн хүлээснээс өөрийгөө салгах. Сатааны морин тэрэг шиг сатан намайг хөллөөд, сатан намайг буулганд оруулаад сатан намайг буулганд оруулаад тийм ээ өөрийнхөө дураар намайг удирдах ингэснээрээ тийм ээ намайг одоо гим нүглийн дотор хорж хүлж амьдруулах гээд байна. Энийг би шийдмээр байна. Энийг би шийдэж чадахгүй байна гэвэл бид нар яах ёстой вэ? Нашаараараа бид нар яах нь вэ? Мацаг бариа залбирна. Тогтмол залбирна. Амен уу? Амен уу? Бид нар ингэж мацаг барих залбирал бол биднийг илүү хүчрхжүүлдэг. Бид нар өчтөр орой 5 дахь өдрийн орой тийм ээ одоо гөвдөг залбирал гэж нэрлэдэг байгаа. Одоо нуруу руу цохид залбирдаг залбирлыг хийж утсан байгаа. Энэ бол мэдээж Библиэлд байдаггүй. Гэхдээ энэ нь Христ итгэлийн түүхэнд ялангуяа одоо Пентекост харизматик чиглэлийн чуулгануудад хэрэгэлдэг байсан залбирлын аргын нэг байгаа. Энэ нь яаж байгаа вэ? Мацагтай нэг адил юм. Тийм ээ? Бие махбодоо одоо сэрээж цочоож бидний биед хааныг идэрхтэн наалтцсан байгаа, асчсан байгаа. Тэр одоо чөтгөр бузармгийн сүнсний нөлөө өмхийн утаагаа үлээгээд байгаа, намайг өвтгөөд байгаа, шаналгаад байгаа, миний толгойг эргүүлээд байгаа, миний сэтгэл санаа гансралт оруулаад байгаа тэр бүх зүйл яадгүй тэр ариун сүнсний Есүсийн нэртэй харгалдаж мөргөхтэй огол хараа нь орилн чарлан цухтана гэдэг ийм итгэлээр хийдэг залбирлыг болвол гөвх залбирлаа гэж хэлж байгаа. Түүний нэгэд л мацаг барилт гэсэн ялгаагүй юм. Бид мацаг барин эзний өмнө сууснаар бид өөрсдийн биеийг ядрааж, зүдрээж, хоосолж, илүү сүнсээрээ хүчтэй болж, илүү эзний сүнс болох ариун сүнсээр улам бүр дүүрдэг байгаа. Амен уу? Тийм учраас гэрчлэлийн сүнс гэж юу вэ? Гэрчлэлийн сүнс бол мацаг ба залбирлын сүнс юм аа. Гуравдугаартан гэрчлэлийн сүнс буюу гэрчлэх сүнс юу вэ гэвэл дуулууртай байх, дуулууртай байдлын сүнс юм. Амен уу? Бидний бурхан бол тийм ээ одоо Еврей номны 13:17 дээр хэлсэн эмх цэгцийн бурхан юм аа. Самуурлын бурхан биш ээ. Эмх цэгцийн бурхан юм. Бурхан чуулганд эмх цэгцийг тогтоосон. Гэр бүлд эмх цэгцийг тогтоосон. Аливаа улс оронд бурхан эмх цэгцийг тогтоож өгдөг. Тэр эмх цэгцийн дор дуулууртай байх нь гэрчлэгч сүнсний онцлог. Амен уу? Амен уу? Харин үүний эсрэг одоо сатан яадгүй тэрслэлийг бий болгодог, дургүйслийг бий болгодог, эсэргүүслийг бий болгодог, тэгснээрээ хуваагдал хагарлуудыг авчирч идэг. Энэ бол сатаны ажилдаг арга зам юм аа. Тийм учраас бид нар өөрийн дээр байгаа аливаа эрх мэдлийн дор дуулууртай байх нь гэрчлэгч сүнсний одоо шинж юм аа. Ялангуяа чуулганы эрх мэдэл, тийм ээ, үгийн эрх мэдлийн дор пастрын эрх мэдлийн дор дуулууртай байх нь тэр ариун сүнсний одоо илрэл, ивэл нэгүсэл юм аа. Бид өөрсдөө хэн нэгний дор орж, хэн нэгэн захирагдчихэж, өөр нэгнийг яг адилхан бид өөрсдийн одоо тий сүнслэг удирдлагын дор оруулж чадна. Эсийн бүлэг энэ олон хүмүүсийг эсийн бүлгийн удирдагч маань удирдаад аваад явахын тулд эсийн бүлгийн удирдагч өөрөө чуулганы эрх мэдлийн дор дуулуурт орсон байна. Сая хэлсэн 3-4 шалгалт авсан гэж байгаа. Эсний өдрийг сахидаг 11 өргөдөг. Тэгээд нөгөө чуулганы 3 систем 3-нд нь орсон, тийм ээ. Энэ 3-ыг хангасан болохоор эсийн бүлгийн чиглүүлэгчээр томилогдсон. Тэгээд хуваарлагдсан хүмүүсээ яг нь манайхаас арай өөр юм байна, тийм ээ.
өдөртөө зохион байгуулад авч яваад нэгдмлэр ингээд эмх зэгстэйгээр бүгдээрээ ирээд ингээд сууж байгаа. Тэгэхээр ийм дуулууртай байдал бол гэрчлэгт сонс. Тийм учраас өнөөдөр бидэнд эзнийг гэрчлэн харуулж байгаа байна шүү дээ. Амен. Бид нар хоёр шалтгааны улмаас дуулууртай байх ёстой маа. Нэг нь эрх мэдлийн улмаас. Бурхан тэр хүнд миний дээр байх эрх мэдлийг бурхан өгсөн. Бурханы эрх мэдлийн улмаас дуулууртай байна. Хоёр дахь нь хариуцлагын улмаас. Эрх мэдлийн дор дуулууртай байснараа бид яах нь вэ? Тухайн эрх мэдлийг хариуцлагаа хүлээхт нь тусалж байгаа. Хариуцлагатай байхад нь түүнийг хөдөлгөж өгч байгаа, өдөөж өгч байгаа. Тийм учраас энэ хоёр шалтгааны улмаас бид нар дуулууртай байх ёстой. Мэдээж сатаны хамгийн гол дайрдаг объект бол цуглаан. Ялангуяа цуглааны пастор, ахлагч, удирдагч нар үйлчлэлийн баг руу маш их дайрдаг. Янз бүрийн байдлаар хорсож, дайрч, өвтгөж, зовоож, нураахыг хүсэж байгаа. Ялангуяа тэдний хооронд дуулуургүй байдал, үл итгэл, тэрсэллийг урсгаж тэгснээрээ тэдний хооронд эмх зэгц ба эрх мэдэл хариуцлагын системийг сарниулж, хариуцлагагүй тэрслэлүүдийг бий болгож, яг ийм хавдар мэд ийм эврүүдийг, эвэр гэдэг нь эрх мэдэл үүсгэн гаргаж ирэх нь сатаны ажил юм аа. Амен уу? Амен уу? Тийм учраас бид нар чуулганы эрх мэдлийн дор дуулууртай байж, өөрийн байх ёстой хэмжээндээ байж, миний сүнслэг байр суурь ямар илээ? Тэр байр сууриндаа байж, бас би өөрийн дор сүнслэг байдлаар авч явж байгаа хүмүүстэй хариуцлагатай хандаж, ингэж явах нь гэрчлэгч сүнсний илрэл юм аа. Энэ бол ариун сүнснээс өгөгддөг зүйл юм. Амен уу? Хажуулагын дээлээ дуулууртай байцгаая. Сая юу ч хэлсэн бэ? Дуулууртай байдал шатаал тахлаас ч илүү дээр юм аа. Амен уу? Бид нар хичнээн мөргөл өргөд, хичнээн сайн мэдээд гаргаад, хичнээн үйлчлээд, хичнээн олон юм хийсэн ч дуулуургүй байдаг бол ямар ч нэмэргүй. Би итгэлтэй хүн, би итгэлийн хүн гэж хичнээн хэлээд цээжэд илсэн дураараа авирлаад байвал итгэлийн хүн биш гэдгийг үйлс нь харуулдаг байгаа. Итгэл, дуулууртай байдал хоёр бол нэг зүйлийн хоёр тал. Зоосны нэгтлэн мөнгө нөгөө тал нь сүлд байдаг. Хэрвээ сүлдийг дуулууртай байдал гэвэл тоон итгэл юм аа. Жинхэнэ итгэлийн хүн жинхэнэ дуулууртай байдлыг эрх мэдлийн дор байх эмх цэгцийг хадгалдаг. Энийг барьж сурсан. Энийг энэ хариуцлагын системийг тогтоож сурсан ийм чанартай байдаг бахнэ. Амен уу? Манай хамтын твэ цуглаан яг ийм гэрчлэх сүнсээр дуулууртай байдлаар өрөөгддөг хүмүүс болцгоё. Дуулууртай байдал хараалыг өрөөл болгоно хувиргах хүч. Дэд бол 28 дээрээс бид нар харж байгаа Дуулууртай байвал өрөөгдөнө. Дуулуургүй байвал хоёр дахин хараагдчихж байгаа. Тэгэхээр энэ бол бидний дуулууртай байх бас том шалтгаануудын нэг болж байгаамаа. Дөрөвдүгээрт нь гэрчлэгт сүнс гэдэг бол ариун байдлыг бидэрт өгдөг сүнс юм аа. Ариун байдлын сүнс юм аа. Бид нар бас ялгаагүй бүгдийг сайн хийсэн ч бид өөрсдөө ариун биш, гэм нүгэлтэй, зуршил болсон гэмтэй, булангартай байх юм бол ямар ч нэмэргүй. Гэм нүгэлгүй ариун байдал чуулганы дээр, эсийн бүлгийн дээр, удирдлагчдын дээр байж ээж тэр чуулганы дээр эзний тослогоо байдаг. Амен уу? Бид нар яаж ариун болох юм? Бид нар яаж ариун болох вэ? Бид нар яаж ариун болох вэ? Эзний үгээр ариусдаг. Эзний үгийг уншиж, эзний үгийн дагуу алхаж, бид нар бас яаж ариусдгийг хоёрдугаарт нь гэм нүглээ улааж. Нааш анхаар та гэмээ гэм гэж мэдэхгүй. Гэмээ гэм гэж хүлээн зөвшөөрөхгүй байвал ариун байдлын тухай ярих хэрэг байхгүй. Бид нар яагаад эзний өдөр үг номлол сонсдгийг? Энэ үгийн дотор бидний нүгэл илчлэгдэж байдаг. Бидний нүгэл чичлэгдэж байдаг. Тийм учраас хэрвээ миний нүглийг бурхан чичилж үгээрээ дамжуулан зааж хэлвэл бид нар даруй тэр үгийн дагуу гимшиж, нүглээ улааж, эзний өмнө буруугаа хүлээж, дахиж тэхгүй гэж залбираад даруй хэрэгжүүлэлт хийж түүнийгээ өөрчилснөөрөө ариусдаг байна. Амен уу? Энэ бол бидний жинхэнэ дасгалжуулалт, бидний өдөр бүр хийх ёстой зүйл юм аа.
Гэтэл бид нар өөрийнхөө гмийг мэддэггүй. Бид нар үгийг буруу өөрийнхаараа ойлгодог. Эсвэл үгийг одоо тийм ээ мэддэггүй, дутуу ойлгодог. Тэгээд одоо үгийг мушгиж, өөрийгөө хаацаалж бид нар ингээд одоо цэвэр ариун биш байдаг бахнэ. Тэгхийн бол бид нар гэрчлийн сүнстэй гэж өөрийгөө хэлэх боломжгүй маа. Амен. За тэгвэл хамгийн сүүлд биш 5 дугаарт нь гэрчлийн сүнс гэж ямар сүнс вэ? Гал халуун сэтгэл зүрхийг өгдөг сүнс юм. Гал халуун зүрх сэтгэлийг хэн өгдөг юм бэ? Гэрчлийн сүнс бидэрт өгдөг. Нэгдүгээрт нь энэ нь бурхан руу хандсан халуун сэтгэл, тэмүүлэл, эрэл хайгуул, бурханыг баярлуулах хүсэл, бурханы дуулаг сонсох хүсэл халуунаар бидний дотор шатчих ёстой. Энэ бол гэрчлэгт сүнснээс байдаг. Хоёрдугаарт нь бусад хүмүүс рүү бусдыг хайрлах, бусдыг аврал дагуулах, бусдыг эзэн дотор ятгах, эзэн дотор босгон байгуулж, нэг ч гэсэн хүнийг аврах халуун сэтгэл бидний дотор байнга шатчих ёстой. Энэ нь гэрчлэгт сүнс буюу ариун сүнснээс байдаг бахнэ. Амен уу. За 6-ад нь гэрчлэгт сүнс буюу ариун сүнс ямар сүнс вэ гэвэл цаг хугацааны эзэн юм аа. Бид бол цагийн эзэн биш. Бурхан бидэнд цагийг өгсөн. Цаг нь Бурханы мэдэлд байдаг. Цаг нэг эхэлсэн л бол урсаад дуусдаг. Бурхан дууслаа гэвэл дуусна. Тэгээд бид явна одно. Тэгэхээр энэ цагийн эзэн бол гэрчлэгт сүнс. Тийм учраас цагийн эзэнд цагаа зориулдаг байх нь гэрчлэгч сүнстэй хүний онцлог байна. Амен уу. Амен уу. Цаг хугацаагаа эзэн зориулдаг Бурханы төлөө, чуулганы төлөө цагаа гаргадаг байх ёстой. Өнөөдрийн нийгэм завгүй гэдэг маш олон шалтгаанаар маш олон өрхөөр хүмүүсийг өргөцсөн байгаа. Иймч ажилтаа, тиймч ажилтаа, тэгээж чадахгүй, ингэж чадахгүй, иймч бөглөрөл, тиймч бөглөрөл бүгдээрээ бид нар маш завгүй. Өнөөдөр Монголд ирсэн байгаа энэ эсийн бүлгийнхэн ч гэсэн хэлж байгаа бүгдээрээ дур бүрний албаа агчдэр бүгдээрээ ажилтаа хүмүүс. Гэсэн хэдий ч эсийн бүлгээ тогтмол гэдэг, цулралтаа тогтмол гэдэг цаг гаргадаг. Цуглахад хүчээ гарга гэсэн эсний үгэнд Yes гэж хариулснараа Бурхны Yes-ийг авна гэдэг итгэлээрээ хийж байгаа гэж сая гэрчилж байна. Амен уу. Энэ цаг бол эснийх буцаагаад эзэн цагийг өргөдөг байх нь гэрчлэгт сүнсээр удирдуулж байгааг нь илрэл юм аа. Бид эзнээс цагаа харамлах боломжгүй. Ягаад гэвэл цаг угаасаа түүнийх юм. Тийм учраас бид нар хэрэгтэй үед нь хэрэгтэй цагийг нь өгдөг, зориулдаг. Үгэнд, залбиралд, дагалдуулалтанд, сайн мэдээнд, эсийн бүлэг, тийм ээ? Бас одоо удирдагч нартайгаа хийх уулзалт, чуулганы аливаа үйлчлэл, аливаа ажилд бид нар цагаа зориулдаг байх нь чухал юм аа. Ингээд цагаа зориулах нь зүгээр нэг цаг гаргаж байгаа биш юм. Энэ цагийн дотор сүнслэг нөхөрлөлүүд байдаг. Энэ цагийн дотор бид итгэлээрээ өсөж, итгэлээрээ зоригжиж, өөрийн сул доройг эсрэг хүнийхээ илүү давуу талуудыг олж харж идэг. Амен уу. Тийм учраас бид хамтдаа цуглан, цагаа гаргана. Миний чадахгүй юмыг энэ хүн чадчихэна. Би ч гэсэн чадъя гэдэг ийм одоо өдөөлтүүдийг авах нь энэ одоо цаг зориулах амьдралын нууц онцлог юм аа. Амен уу. За бас үүний дараагийн хамгийн чухал зүйл бол бид үйлчлэлээсээ илүү гэр бүлээ нэгдүгüүрт тавих ёстой юм аа. Мэдээд цуглааны янз бүрийн ажил үйлчил маш чухал. Бид үүнийг хийх ёстой. Тэглээгээд гэр бүлээ орхиод байвал сатан гэр бүл рүү дайрдаг. Эсвэргээр гэр бүл чухал гэж гэр бүлдээ зориулаад байвал чуулган нурж унана. Чуулган нурж унах юм бол Бурхны ажил хийгдэхгүй. Тийм учраас биднээс яддаг 2 дахин илүү хүч шаарддаг. Бид зүгээр үл итгэж хүмүүсээс илүү 2 дахин хүч гаргана. Илүү гүжирмэг, илүү ажилсаг, илүү шаргуу, илүү зориулттай байжээж итгэлийн амьдралаар амьдардаг. Тийм учраас энэ замыг нарийн зам, давчуу үүд гэж нэрлэж байгаа. Давчуу алгаар нарийн замаар бид нар явж байгаа. Бид дахин илүү хүч гаргана. Бид гэр бүлээ шанхаарна. Бид чуулгандаж зориулалт гарган цагаа зориулна. Амен уу. Энэ хоёрыг маш ухаалаг мэрэгнэр зөв зохицуулан авч явах хамгийн сайн арга юу вэ? Гэр бүлэрээ цуглаанд хамрагдах явдал. Тэгхийн бол угаасаа цуглаан төр гэр бүл байгаа юм чинь гэр бүлээ тусад нь анхаарат авах юм байхгүй, хамтдаа бүх юмд хамтдаа ингээл явбал гэр бүлэрээ чуулганд хамрагдах явдал юм аа. Амен уу. Бурхны зүрх сэтгэл гэр бүл дээр байдаг, мөн чуулган дээр байдаг.
Гэр бүлийг ч бурхан байгуулсан, чуулганыг ч бурхан байгуулсан. Хоёулаа маш чухал, алийг нь зорхих боломжгүй. Аль аль нь чухал. Тийм учраас бид үүнийг маш зөв тэнцвэртэй баланстай авч явж, тийм ээ? Бид нар үнэхээр бурханы нэгүсэл байвал гэр бүлээ чуулган дагуулж ирэх нь бидэрт одоо бидний хувьд бол хамгийн том ашиг, хамгийн том олд зайх болно гэдэгт итгэж байна. Амен. Амен. За тийм учраас бид нар үнэхээр одоо энэ одоо тий гэрчлэгт сүнсээр Иерусалим, бүх Юда, тэгээ зогсохгүй Самар, мөн дэлхийн хязгаар хүртэл эзнийг дамжуулдаг, эзнийг тунхагладаг итгэлийн хүмүүс болцгоё гэж та бүгдийгээ уриалж байна. Амен. За Магдалины багийг урьж байна. Бүгд хамтдаа эзний өмнө өнөөдөр үгийн дагуу залбирая. Өнөөдөр бол наадмын баярын өдөр байна. Мэдээж маш чухал өдөр. Бас өнөөдөр бид нар бас цуглаан дээр ажилтаа байгаа. Баярын өдөр байсан ч гэсэн бид нар бас цуглааныхаа шалыг солиод та нар уртлын эндрийг харж байгаа бох тийм ээ. Залуучууд байна 5 дахь өдөр энийг ингээд сольсон байгаа. Мэдээж бүрэн дүүрэн болоогүй ч гэсэн ерөнхийдөө сольсон маш гоё цэвэрхэн маш их одоо тааламжтай ийм байгаа. Тэгэхээр энэ шалыг бас солиул ялгаагүй одоо сайхан болно. Бид нар ингэж одоо юмаа солих нь бидний дотор бас шинжилэлт бий болоос бидний зүрх сэтгэл бас дахин шинжлэгдээсэ гэсэн одоо зориг байгаа. Бас манай шал хитрхи одоо алаг цоохор ийм байгаа учраас сольсон дээрээ гэж бодоод ингэж хийж байгаа маа. За тийм учраас бүгд хамт ийсний өмнө ирээч ариун сүнсээ хамтдаа магтъя. Ариун сүнс буюу гэрчлэх сүнс над дээр ирээч. Чимээгүй цагаа хийдэг. Тийм ээ? Залбирал ба мацгаар эзэн зориулдаг, дуулууртай байдаг. Бас ариун байдал, галалуун байдал болон зориулалт. Тийм ээ, эдгээр үгүүдийг би амьдралдаа өдөр болгон хэлж, эдгээр үг нь дуулууртай байхад намайг удирдах өгөөч. Намайг тийм нэгэн болгож өгөөч гэж залбирая. За, 우리 함께 찬양 부르고 기도하는 시간을 가지도록 하겠습니다. 사도행전 말씀으로 진인이 되자라는 제목으로 말씀을 나눴습니다. 그 제목으로 기도하도록 하겠습니다.